OnlyFans. Энэ нэрийг сонсохоор таны толгойд юу бодог вэ? Ихэнх хүмүүс үүнийг зөвхөн насан туршидын контентоор мөнгө олдог платформ гэж боддог. Гэтэл яг үүндээ энэ компани сошиал медиагийн ертөнцийг оронгоор нэргүүлэх томоохон зорилготой та мэдэх үү? Тэд зар сурталчилгаа, хэрэглэгчийн анхаарлыг татах гэсэн хувь хүний алгоритм түшгэлдэг. Харин цоо шин төрлийн платформ бүтээхийг зорж байгаа. Өнөөдөр бид дэлхийн хамгийн аюулгүй дижитал платформыг бүтээхээр зорж буй OnlyFans-ийн гүйцэтгэх захирал Kelly Blair-тэй хийсэн ярилцлага хэсгээс та бүхэндээ онцлон хүргэх болно. Яагаад тэд нэр OnlyFans-ийг хөгжүүлж байгаа бөгөөд яагаад App Store-оос татах аппликейшн байхгүй байдгаасаа татгалздаг вэ? Мөн хиймэл оюун ухаан тэдний хувьд ямар аюул занал учруулж байгаа вэ? Эдгээр асуултууд бүгдээрээ хариултыг авцгаая. Хамтдаа OnlyFans-ийн бизнес загвар ирээдүйн талаарх сонирхолтой яриаг эхэлцгээе. Нэгдүгээр хэсэг. Хуульчаас технологийн компани CEO болсон нь сурвалжлагч асуусан байгаа юм л да. Та OnlyFans орохоос өмнө ямар ажил хийдэг байсан бэ? Энд хэрхэн ажилд орсон бэ гэж. OnlyFans-ийн захирал Kelly Blair үүнд ингэж хариулсан байгаа. Миний OnlyFans орсон түүхэн Их Британи Америкийн технологийн салбарын CEO-ноос нэлээд өөр юм аа. Би OnlyFans орохоос өмнө хуулийн фирмийн түнш байсан бөгөөд кибер аюулгүй байдал, онлайн хамгаалал, хувийн нууцын асуудал хариуцсан хэлцээг удирддаг байсан. Тиймээс технологийн компаниудын гүйцэтгэх захирал байдаг тийм стандарт намтар бол надад байхгүй. Гэхдээ миний хуулийн салбарт ажиллаж байсан туршлага бизнесийг удирдах онцгой боломжийг олгосон гэж би олж мэдсэн. Яагаад гэвэл одоогийн технологи болон сошиал медиа компаниудад тулгарч буй хамгийн том эрсдэл бол хууль зүйн зохицуулалт юм. 2. Аюулгүй байдлыг бодож бүтээсэн платформ. OnlyFans платформын дизайн талаар жоох ярилцъя. Энэ бус сошиал платформудаас юугаараа ялгаатай байдаг вэ? За жишээлбэл хайлтын функц тийм ч хэрэглэгчд ээлтэй биш санагдсан. Талаар яриач. За OnlyFans-ийн захирал Kelly Blair хэлж байгаа. Ер нь бол OnlyFans бус платформудаас зориудаар өөрөөр бүтээгдсэн. Бид платформын архитектур бүтцийг бодохдоо анханасаа аюулгүй байдлыг бодож бүтээх зарчмыг хамгийн түрүүнд баримталсан. Хайлтын функц бол энэний хамгийн том жишээ. OnlyFans бол хувь хүн тусгаалan зориулсан контент санал болгодог алгоритм байхгүй. Танд тусгаалan бэлтгэсэн. Илүү цагийг тухайн сошиал дээр өнгөрүүлэхийг ятгсан олон контент бүтээгчдийн жагсаалт гарч ирэхгүй. Яагаад гэвэл бид хэрэглэгчд болон бүтээгчдээ өөрсдөө хяналтаа гартаа авах ёстой гэж үздэг. Хэрэглэгчд хэнийг даахаа өөрсдөө сонгох ёстой. Тэднийг байн онлайнд байлгах гэсэн контентоор бөмбөгдөх ёсгүй. Үүнтэй адилаар бидэнд зар сурталчилгаа байхгүй, хэрэглэгчийн мэдээллээр мөнгө хийдэггүй. OnlyFans дээр тухайн контент бүтээгчийг хайхын тулд та түүний яг зөв хэрэглэгчдийн нэрийг нь мэдэх шаардлагатай. Нэгсэндөө user name-ийг хэлж байна. Дээр нь та төрөл жанраар хайх боломжгүй, нэр өгөөрч хайх болохгүй. Таны хайж болох цорын ганц зүйл бол хэрэглэгчийн нэр юм. Үүний шалтгаан нь интернетийн түүхэнд өргөн хүрээний хайлтын хүсийг ашиглах үед хүмүүс үүнийг хууль бус хор үнэлтэй контентыг сурчлах зорилгоор уруулан ашиглахыг оролддог гэдгийг бид олж мэдсэн. Харин хэн нэгэн бүтээгчийн нэрээр даахыг хүсчихвэл тэд хэрэглэгчийн нэрийг аль хэдийн мэдэж явах бөгөөд амархан олох боломжтой. Мэдээж контент бүтээж байгаа хүмүүс бол өөрийнхөө нэрийг өөрийнхөө бус сошиалоор хүмүүст түгээж байгаа шүү дээ. Сэтгүүлч ингэж асуув. OnlyFans платформын бус тооцоолох шин чанарууд нь анханасаа байсан уу эсвэл цаг хугацааны явцад нэмэгдсэн үү гэж асууж. За Kelly Blair CEO ингэж хариулсан байна. Зарим дизайны онцлогуд анханасаа байсан. Жишээлбэл 80-20 гэсэн орлогын хуваарлт анханасаа л юм байсан. Мөн бүтээгчид өөрсдийн контентыг эзэмшдэг хүссэн үедээ устгах боломжтой байдаг ч ялгаагүй. Контент нь бол манайх биш ээ. Энэ бол контент бүтээж байгаа хүмүүс тэднийх. Мэдээж бид зар сурталчилгаа болон хувийн нууцын бодлого цаг хугацааны явцад улам боловсронгуй болгосон. Бид насан туршийн контент байршуулдаг гэдгээ нээлттэй хүлээн зөвшөөрдөг учраас үүнтэй холбоотой эрсдлийг хянах үүрэгтэй гэдгийг ойлгодог. Тиймээс манай платформын олон функц үүнийг бодож хийгдсэн байдаг. 3. Бизнес загвар ба App Store-оос татгалзсан шалтгаан. Сэтгүүлж асууж байгаа. Танай бизнесийн бас нэг сонирхолтой зүйл бол ямар ч албан ёсны аппликейшнгүйгээр маш амжилттай явж байгаа байдал. Ер нь та OnlyFans-ыг App Store-д оруулах талаар ер нь бодож байсан уу? Kelly Blair CEO. Миний бодлоор 30% төлбөрийн хураамж биднийг App Store-д ороход хамгийн том саатар болдгоо. Компани болон арилжааны үүднээс ийм хэмжээний орлогоос татгалзах нь туггүй зүйл юм. App Store-д байхгүй байх нь манай өсөлтөнд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бид одоо дэлхийд даяар 4 сая контент бүтээгч, 300 сая хэрэглэгчтэй болсон. Энэ үед App Store-д орохын давуу талыг би үннээс олж харахгүй. Магадгүй анх эхэлж байх үед өөр байсан л байгаа. Гэхдээ тэр үед энэ бол санхүүгийн шийдвэр байсан. Харин одоо бол ямар хэрэгцээ байна вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй байгаа юм. Бид ингэж л ажиллаа хийдэг. 4. Дэлхийн зах зээл ба санхүүгийн байгууллагуудтай харилцах нь. Сэтгүүлч асууж байгаа. Танай компани шинэ зах зээлд нэвтрэхдээ юуг анхаардаг вэ? Мөн санхүүгийн байгууллагуудтай ажиллахад бэрхшээл тулгардаг уу? Kelly Blair CEO. Бид шинэ газар зүйн бүс нэвтрэхдээ хоёр зүйлийг хардаг. Нэгсэндээ шинэ улсад орохыг хэлж байна. Нэгдүгээр бид тухайн улсын иргэдийн мэдээллийг өндөр түвшинд баталгаажуулж чадах уу? Хоёрдугаарт бид тэдэнд төлбөрийг аюулгүйгээр гүйцэтгэж чадах уу гэсэн асуулт гарч байгаа. Үүнийг хэлэхэд зарим хөгжиж буй орнууд энэ нэлээд төвөгтэй байдаг. OnlyFans-ийн фэнүүдийн хувьд бол зүгээр л тэд платформ дээр аюулгүйгээр төлбөр хийж чадах уу гэдэг асуудал нь нэлээд тулгамдсан. Жишээлбэл бид өнгөрсөн жил Бразил улсад зөвхөн тус улсад зориулсан PIX хэмээх орон нутгийн төлбөрийн аргыг нэвтрүүлсэн. Тухайн улсад хэрэглэдэг төлбөрийн системийг хэлж байна. Санхүүгийн салбарт бол насан туршидын контентийг крипто болон канабис зэрэг салбаруудтай адилхан уламжлал ёсоор бол өндөр эрсдэлтэй гэж ангилдаг юм байна. Энэ бол эрсдлийн талаарх маш өнгө зорилголт юм. Тиймээс бид OnlyFans платформ дээр төлбөрийн
дэд үтс, контентын аюулгүй байдлыг хангах. За тэгээд зах зээл дээр тэргүүлэх төвчний хяналтын механизмуудад маш их хөрөнгө оруулалт хийсэн байнамаа. Энийг ачаар бид санхүүгийн үйлчлэгээ үзүүлэгчдэд ил тод ярилцаж тэдэнд бодит эрсдэл ямар төвшөнд байгааг ойлгуулж чадсан. Үр дүнд нь уламжлалт ёсоор бол энэ төрлийн салбаруудтай ажилтгүй байсан санхүүгийн байгууллагууд манай аюулгүй байдлын хяналтанд итгэж бидэнтэй хамтран ажиллаж ирсэн. 5. Хамгийн том аюул хиймэл оюухан. Сэтгүүлч асууж байна. OnlyFans одоогоор тулгарч байгаа хамгийн том аюул нь юу вэ? Kelly Blair-Sio хариулв. Энэ бол зөвхөн OnlyFans-ийн асуудал биш ээ. Бүгд платформуд тулгарч байгаа асуудал. Платформуд тулгарч байгаа хүндрэл хэрэглэгчдийн бүтээсэн контентыг дуурайлган, зогоогч хэрэг зөрчсөн эсвэл зөвшөөрлгүйгээр бүтээгдсэн хиймэл оюуны контент байна. Тэр надад үүнийг шийдэх арга байдаг гэсэн бол би тухайн зураг хиймэл оюунаар бүтээгдсэн эсхийг маш үр дүнтэй тодорхойлж чаддаг технологитой болохыг л хүсэх байна. Одоо зах зээл дээр ийм чадвартай гэгдэг олон хэрэгсэл бай. Гэвч тэд үнэхээр үр дүнгүй байна. Ялангуяа хиймэл оюунаар зураг бүтээх технологийн хөгжлийн хурдыг гүйцэтгэж чадахгүй юм шүү дээ. Сэтгүүлч асууж байна л да. Харин AI чатботын талаар та юу гэж бодож байна вэ? Kelly Blair-Sio хариулв. Манай платформ дээр фенотойгоо харилцах зорилттой ямар ч AI чат нэмэлт залгаас флаг нь байхгүй. Бидний бодлогын хувьд тухайн аккаунт хаягийг бол хиймэл оюухан буюу AI чатбот ашиглахыг зөвшөөрдөг. Мэдээж хүмүүс ChatGPT-гээс суулж аваад OnlyFans дээр тавьж болно л доо. Гэхдээ бид ийм хэрэгслийг бүтээгч зориулж платформ дотроо ерөөсөө нээдэггүй. Энэ бол боломжгүй. 6. Ирээдүйн төлөвлөгөө ба SEO-гийн хувийн бодол. Сэтгүүлч асууж байгаа юм л да. Танай компани гаднаас хөрөнгө оруулалт татах, олон нийтэд тавьцаагаа санал болгох IPO хийх төлөвлөгөө байгаа юу? Kelly Blair-Sio. Бид гаднаас хөрөнгө оруулалт татахыг хүсэхгүй байна. Олон нийтэд тавьцаагаа санал болгох төлөвлөгөө байхгүй. Үндэ бидэнд гадны хөрөнгө оруулалт хэрэггүй шүү дээ. Ихэнх компаниуд хөрөнгө мөнгө хэрэгтэй үедээ л IPO хийдэг. Харин бидэнд хөрөнгө байгаа учраас ийм шаардлага байхгүй. Сэтгүүлч дахиад асууж байгаа. Танай ажил маш их эсрэг тесрэг үзэл бодолтой тулгардаг. Олон хүн тантай таны компани талаар тийм жоохон сөрөг ч юм уу эсрэг хүчтэй байр суурьтай байдаг. Үүнийг та хувьдаа хэрхэн хүлээж авч зохицуулдаг вэ? Kelly Blair-Sio. За би үнэ хэлье. Хэрэг би тэр яриаг өргөнүүлэхийг хүсэхгүй бол заримдаа өөрийгөө хуульчиж хэлсээрэж магадгүй юм. Гэхдээ ихэнх тохиолдолд би ярилцахыг хүсдэг. Учир нь та өөрийн өдөртөж бизнестэй чин сэтгэлээсээ дурлаж, бусад хүмүүс энэ талаар ямар бодолтой байгааг сонирхгүй бол энэ ажлыг хийж чадахгүй шүү дээ. Би багийнхандаа байнга хэлдэг нэг зүйл бий. Энэ бол хэрэг та өөрийн бизнесээ бахархалтайгаар хүсэл тэмүүлэлтэйгээр ярьж хүмүүсийн санаа зовлыг хүндэтгэн сонсч чадахгүй бол та буруу ажилд орсон байх магадaltaй гэж хэлсэн байдаг. Энэ бол бидний ажлын нэг хэсэг юм аа. Ингээд бид хүн өнөөдөр OnlyFans-ийн гүйцэтгэх захирал Kelly Blair-ийн ярианаас одоо энэ компани зүгээр нэг тренд дагсан платформ биш гэдгийг тодорхойллоо. Тэдний одоо тухайн контент бүтээгчийн аюулгүй байдлыг бодож байсан зарчим, алгоритмаас татгалзсан шийдвэр, контент бүтээгчдэд эрх мэдэл олгож байгаа энэхүү бизнес загвар нь тэднийг бусад сошиал медиа аваргуудаас эрс ялгаруулж байна. Тэдний стратеги нь урт хугацаанд амжилттай байх болов уу? Та юу гэж бодож байна? OnlyFans-ийн талаарх өөрийн бодлоо та комент хэсэгт хуваалцаарай. Илүү олон сонирхолтой иймэрхүү түүхийг үзэх хүсвэл манай сүгийг subscribe дарж дагаарай. Дараагийн видеоор уулзцгаая.